За дээд хүн судлаа олохгүй доод хүн гүйтэл олохгүй гэж энэ төрлийн байгууллагын чинь зүгээр нэрээ самархыг үзүүлж өгч байгаа шүү дээ. Нэг төсөв батал чинь хүмүүс энэндээ тааруулаад бүх одоо хөтөлбөр бүх юмаа хэрэгжүүлэх гээд явж байтал дахиад төсвийн хураагаад авчина. Тодтол хийж ийн гэдэг. За тэгээ бүтцийн өөрчлөлт хийж ийн гэд баахан одоо хүмүүсийн өөрчлөлн ингээд энэ бол ерөндөө бүтэхгүй л талтай байгаа. За би ихлэ асуултаа асуучъя. Ер нь сая бас их хурлын тамийн газрынхаа хэллээ штэ. Ер нь бид нар энэ үр дүнгээр гişүү жоохон чимээг үучихгүй юу? Энэ үр дүнгээр нь жоохон хилцдэг болёо гэдэг. Тэгэхээр ялангуяа энэ асуудал дээр бол хууль зүйн яамн дээр гарч ирж байна. Олон улсын индексүүдэд бид нар яаж хүрсэн бэ? Жишээлхэд хууль зүйн яам яаж хүрсэн, байгаль орчны яам яаж хүрсэн, олон улсын хэмждэг индексүүч юм байгаа шүү дээ. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, энэ янз бүрийн асуудал дээр. Тэгэхээр би нэг 3 тоо асуух гэсэн энэ хоёр дарга. Нэгдүгээрт өмнө нэгдсэн үндэсний байгууллагынхаа ирээд шүгэл үлээгээд за Монгол улс чинь шүүхийн шийдвэргүй баривчлага 90% байд юм байна гэд. За бид нар ярьж байгаад энийг хуулинд оруулаад одоо батлуулсан. Тэгэхээр энэ зүйл чинь одоо яг хэрэгжээд явж байгаа хэвээрээ юу? Ингэснээр бид нар энэ олон улсын конвенцэд хүлээсэн үүрэг чинь ахисан уу? Хүний эрхийн индексээрээ бид нар ахиж чадсан уу? За дээрэс нь тэр хугацаагүй цагдаа хорих асуудлыг бас бид нар хуульчилж өгсөө. Тэгэхээр энэ асуудлууд чинь хэвээрээ яг зөв хэрэгжиж чадаж байгаа юу? Эсвэл бас энэ дээр асуудлууд байна уу? За тэгэхээр энэ хоёр чухал зүйлийг бид нар хуульчилсан. Тэгэхээр энэ хүний эрхтэр одоо индекс нь бий зүгээр ахсан байх ёстой л гэж бодоод байна л да энэ. За та бас ажлаа авангуудаа олон улсын гэрээ конвенцэд манай энэ Монгол улсын хууль хэр нийцэж байгааг би нэг бүрчлэн шалгана гэсэн. Энийгээ хийсэн үү? Энэний үр дүн гарсан уу гэдгийг асууя. За ер нь бол энэ би мемцогт дараад бичиж өгье гэж бодож байна л да. Манай хууль зүйн байнгын орооч гэсэн энэ дээр ажиллах хэрэгтэй. Засгийн газрын хэрэглэх газар ажиллах хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр энэ шаардлагагүй энэ бахан дарганараа л одоо дууддаг болчмоор байна. Энэ хүмүүс чинь ингээд одоо манай байгаль орчны яамнаас гэхэд энд 10 хүн сууж байгаа байхгүй гол 10 хүн. Үгүй харин тийм ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ирэхгүй бол загиндаг чи хинбэ? Чи тэгвэл ажлаас чи хална шүү гэд ингээ хэрэг эрхлэхээс дарамталдаг энэ хүмүүс ирдэг. Тэгэхээр одоо энийг та болиулах хэрэгтэй. Яг гүг зүгээр би энэ чи засгийн газраасаа бас имэдэг байхгүй. Тэгэхээр энэ их хурл мурал дээр би бас тэр бямцагтаар бичиг өгье. Ингээ дарамталдаг энэ хүмүүс ирдэг. Очоод иргэдэн гадаа нь хүлээгээд идэг байхгүй. Тэгэхээр дандаа л дарга сайд тийшээ ажилтаа гэдэг ингээд. Тэгээ одоо энэ нэг жоохон арга барилыг би бас сүүлийн 3 парт. За аль инхээр сайд хариулах уу? Яг би одонтой гишүүний асуултанд 3 асуулт бол яг гуруула хууль зүйн сайд эрхлэх асуудлын өрөөний асуугаад байгаа. Тэгээ би ингээд хууль зүйн сайдын ажиллаа хийж байгаа юм шиг ингээд хариулаад байхаар энэ нэг тийм одоо гишүүд маань бас энийг нэг ойлгож хүлээж аваач гэж би бас хэлэх гээд байна л да. Өөр сайдын эрхлэх асуудлын өмнөөс нь ингээд хариулаад байхаар чи их зохимжгүй шүү дээ энэ чинь. Тий. Тэгээ амбат ахтай нэгээд ах. Тий. Тэгэхээр саяны таны одоо ярьж байгаа асуудлууд одоо бүгд явж байгаа л асуудлууд. Одоо тэр яамных нь хариулчихвал зүг юм шүү. За. За мегмар дарга. За одонтой гишүүний шүүхийн шийдвэргүй баримтлахтай холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан энэ хэрэгжиж байгаа гэдэг асуултанд хариулъя. 2023 онд хэрэггүй хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ хойшлуулшгүйгээр баримтлагтай холбоотой зохицуултыг тодруулж цагдаа хорих болон шүүхийн шийдвэргүй яг нэг хойшлуулшгүйгээр баримтлах энэ зохицуултыг илүү тодорхой болгож ингэж өгсөн. За 2024 онд эрүүшүүлтүүлэх нүүбийн эрүүл мэндийн шүүхийн конвенцийн эсрэг тайланг бол засгийн газрын тайланг бол энэ хороонд очиж тайлгнсан. Энэ үеэр бас энэ асуудлыг бол засгийн газар улсын хурлаас энэ хууль тогтоомжийг шинжилэн баталж хэрэгжилтийг нь одоо мөрдүүлж эхлэхэд байна гэдэг тайлангаа бол танилцуулсан. Энэ асуудал дээр бол ойлголтын зөрүү байгаа юм байна гэдэг зүйл дээр ерөнхийдөө тогтсон. Өмнө нь бол яг энэ шүүхийн шийдвэргүй баримтлах гэдэг нь эхлээд нөгөө хойшлуулах ажиллагаагаар баримтчилчаад дараа нь 24 цаг 72 цагийн
За гүцгээд хариулъя 4-р микрофон. Шүүхэд материалыг бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргаж шүүхээс шийдвэр гараад цааш нь үргэлжлүүлж хорих гэдэг юм уу эсвэл одоо суллах тэр шийдвэр гаргадаг байсан. Энийг орчуулгынхаа үед бол шүүхийн шийдвэргүйгээр баривчлах гэдэг агуулгаар явчихлаар огт төрөөсө дур мэдэн дур зоргоороо баривчилдаг юм шиг юм ойлголтоор конвенцийн хороо бол ойлгоцсон юм байна. Тийм учраас энэ дээр бол одоо энэ ойлголтын зөрүү байна гэдгээ бол бас талингийн хамгаалтын үед бол ярьж ирсэн. Тэгэхээр одоо бас бидний одоо хуулиар бол тодорхойгүй байсан зохицуултыг бол хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хуульд нь тодорхой болгож өгч хорж мөрдөх цагдаа хорих хугацааны дээд хязгаарыг тогтоогоод өгсөн цагдаа хорихгүй байх одоо этгээдийн талаарх зохицуултыг илүү тодорхой болгоод ингээ өгсөн. Тийм учраас энэ хууль бол одоо яг цэвэр хууль сахиулах цагдаа хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны байгууллагууд бол мөрдөж ажиллаж байгаа хууль бол хэрэгжиж явж байгаа гэж ойлгож байна. Хэрвээ энэтэй холбоотой гомдол гарах юм бол хүний эрхийн үндэсний комисс өөр бусад одоо прокурорт одоо хэргийн оролцогч нар бол гомдол гарах зам